За Библийн бааtruуд чимээг цаг үргэлжилж байна. Өнөөдөр бүгдээрээ Ноагийн амьдралаас суралцгаая. Тэгэхээр Эхлэл 6-гийн 9-р эшлэлийг та бүхэнд уншиж өгье. Ноагийн удам угсаа ийм билээ. Ноа бол зөвхт үеийнхнийхээ дунд гин зэмгүй яагаад Бурхантай хамт явдаг хүн байв. Ноа бол ялцарсан ёс суртахуунгүй дунд амьдарч байсан хүн. Түүний эргэн тойронд хүмүүс Бурханыг орхиж өөрсдийн хүслийг дагаж амьдарч байсан. Сайн муугийн ялгаа бүдгэрч үнний оронд худал, зөвийн оронд буруу зүйлүүд маярхаж байсан. Бүр нэг зүг рүү явж байхад эсрэг зүгт алхна гэдэг нь зориг шаарддаг. Гэхдээ Ноа олонхыг дагаагүй. Тэр орчны нөлөөнд автаагүй. Тэр Бурхантай хамт алхахаар шийдсэн. Бурхантай хамт алхна гэдэг нь зүгээр нэг итгэдэг гэсэн үг бол биш юм. Энэ өдөр бүр түүнтэй ярилцаж, харилцаж, түүний үгийг сонсож, түүний хэлснээр амьдрах шийдвэр юм. Ноагийн амьдралын онцлог нь энэ байсан. Тэр олонхын урсгалд автаагүй. Харин Бурханы үгэнд тууштай байсан. Хүмүүс юу гэж бодох нь түүний шийдвэрийг тодорхойлоогүй. Харин Бурхан юу хэлсэн нь түүний замыг тодорхойлж байсан. Ноа хөөгч авдар барьж эхлэх үед хүмүүс түүнийг шоолж байсан, дооглож байсан. Яагаад ийм зүйл хийгээд байгаа юм бэ? Чи чинь солиот юм уу гэж асууж байсан. Гэхдээ Ноа тэдний дуу хоолойг дагаагүй. Тэр Бурханы дуу хоолойг дагсан. Өдөр бүр, жил бүр, удаан хугацаанд ямар ч баталгаа харагдахгүй байсан ч тэр үргэлжлүүлэн барьсаар байсан. Энэ бол жинхэнэ итгэл. Харагдахгүй байхад итгэх, ойлгохдохгүй байхад дуулууртай байх. Ноагийн зан чанар бол төвчээртэй байсан. Тэр яараагүй, тэр бууж өгөөгүй. Тэр нөхцөл байдалд биш, Бурханы үгэнд найдаж байсан. Хүмүүс шоолж байсан ч, үр дүн удаан байсан ч тэр зогсоогүй. Өнөөдөр энэ бидэнд юу хэлж өгч байна вэ? Зөв амьдрал гэдэг нь олонхийг дагаж найгах явдал биш. Зөв амьдрал гэдэг нь Бурханд үнэнч хүлдэх тухай юм. Бусад хүмүүс юу хийж байна гэдэг нь чухал биш. Бурхан юу хэлж байна гэдэг нь чухал юм. Заримдаа үнэн зам ганцаардмал мэд санагдаж болно. Гэхдээ Бурхантай хамт алхах нь үргэлж зөв зам байдаг. Тиймээс өнөөдөр шийдвэр гаргаарай. Та олонхын дарамтад автахгүй байх шийдвэр гаргаарай. Хүмүүсийн бодлоос илүү Бурханы үгийг дагах шийдвэр гаргаарай. Харагдаж байгаа зүйл биш. Итгэж байгаа Бурхантай найдах шийдвэр гаргаарай. Чимээгүй, тууштай, итгэлтэй алхаарай. Хамтдаа залбирцгаая. Эзэм бидний дэлхий дээр амьдрах үед бидний хүмүүс шоолж, дооглож, хилдэвлэж тэгсэн ч гэсэн эзэм тантай хамт алхаж Ноа шиг тууштай, итгэлтэй, найдвар зэсэн амьдралаар амьдрахад туслаарай. Есүсийн нэрээр залбирлаа.